Тэгэхээр Вьетнам улсын нийслэл хот Ханой хотод хэрнээ хаагуур нь буудлаа захиалах юм бол илүү тохиромжтой. За үнэ үртгэхийн үед ямар байдаг? За бас буудал яаж сонжгүй гэдэг тэр талаас нь бичлэг оруулъя гэж бодлоо. За ингээд хэдүүлээ Trip.com дээр destination хэсэг буюу очих газар гэдэг дээр Ханой гэдэг одоо хотынхоо нэрийг орууллаа. За байх өдөр нь бол за хэдүүлээ 14-өөс 21-ний хооронд байна гэд 1 сарын 7 шөнөгийг өнгөрөнө гэд оруулчих. За үүнийхээ дараа бол 1 өрөө байх гол нь 2 том хүн явнаа гэд өгүүлчих. За ингээд бодлоо. За ингээд биднэрт бол боломжит 5040 илэрч цуулгаар ирж байгаа юм байна. За эндээс хэдүүлээ шууд show on map руу бол орчин. За үүний дараа бид нар юу хийх вэ гэх юм бол Google-с Hanoi Attractions Map гэж хайгаад за тэнгууд ийм зургууд бол гараад ирнэ. Надад хамгийн ойлгомжтой санагдсан энэ зураг байсан учраас энэ зургийг хэдүүлээ томруулаад харцгаая. За энэ зураг юу биднэрт харуулж байгаа вэ гэх юм бол ер нь бол Ханой хотод одоо үзэх үзүр үйлчилгээ жуулчдын хамгийн их очдог газруудыг ингээд газрын зураг дээр зоогоод биднэрт бол харуулж байгаа. За үүнээс харж байгаа бид нар буудлаа хаана сонгохоор шийднэ. За бид нар бол ер нь энэ хэсгээр юм уу эсвэл энэ хэсгээр ч юм уу буудлаа бол авал зүгээр нь ягаад гэвэл яг энэ хэсгээр авсан тохиолдолд одоо үзэж байгаа газарлууд руу ингээд ойрхон байна гэсэн. Бид нар хамаагүй бага цаг хамаагүй бага энерги зарцуулна гэсэн үг. За өглөө эрт заавал эцгээд их шаардлагагүй ч юм уу те биднэрт бол ийм даваа талууд бол маш их гарч ирнэ гэсэн үг буудлаа зөв сонгосноор. За буцаад Trip.com руу ороод саяны байршлыг бол олох хэрэгтэй. За саяны байршил бол яг энэ хэсэгтэр бол байгаад байгаа. Зургаас анзаарах юм бол энэ маань дээрээ нууртай тэгээ хажуугаар урсж байгаа юм голтой байдаг. За энд харах юм бол бидний нөгөө саяны нуур бол энэ байна. Хажуугаар нь урсж байгаа гол нь бол энэ гэсэн үг. За тэгэхээр буудлаа бол бид нэр энэ хэсгээр авбал ер нь их зүгээрээ гэсэн үг энэ хэсэгт байгаа буудлуудаас аль нэг нь. За манай одоо YouTube-ээр бол ер нь хямдхан аялал гэж байгаа учраас хэдүүлээ. За нэг 70-аас 130 мянган төгрөгийн хоорондох буудлуудын ер нь бол харъя. За үүнээс бас хямдхан буудлууд харж болох сонголт бол энд байгаа бол харж ин. За тэгтээ бас 5 тухтай бас байх хэрэгтэй. За тэгэхээр 70-аас 30 мянган төгрөгийн буудлуудыг харцгаая. За эхний энд байгаа 100 мянган төгрөгийн буудал нь бол 10-аас 8.8 үнэлгээтэй 3 утаа буудал юм байна. За энэ буудлыг харъя. За тэрнээс гадна энд 10-аас 8.8 үнэлгээтэй 3 утаа буудлага юм байна. За энэ буудлыг харъя. За сүүлийн буудлаа болохоор 3 утаатай 87 мянган төгрөгийн 10-аас 8.2 үнэлгээтэй буудлаа байна. За энийг бас харъя. За дахиад нэг буудлаа сонгоод авчи. За энэ удаа 2 утаатай энэ 10-аас 8.6-тай энэ буудлыг сонгоод авчи. За байрлалын хувьд бол бидний хувьд бол энд тэгээ бас энд гэсэн байрлалуудыг сонгосон байгаа. Ер нь бол үзүр хүлээдэг ойрхон гэсэн үг. За буудлуудаа эхнээс нь хэдүүлээ санаж авчия. За хамгийн ихний буудал бол 3 оттой. За Trip.com-оос бол ер нь бол санал болгож байгаа. 2024 онд бол нэгдсэн шинэхэн буудлага байна. Гэлсэн Ханой хот гэдэг нэртэй буудал байна. За Ханой хотын хувьд маань бол метро бол бас нэг сүйдтэй айхтар одоо Япон солонгос шиг бол хөгжөөгүй. За тэгэхээр энэ одоо чинь стейшн одоо зогсоолтой ойрхон хэсэг нь бол энийг хамаатай бол биш. Бид нэ Ханой хотод очиод их хвчлэн ер нь автобус ч юм уу такси ч юм уу эсвэл мопед ч юм уу тийм зүйлэр бол их хвчлэн бол аялагч нар бол явждаг байгаа. За зочид буудлын одоо өөрсдийнх нь дарсан зургнуудыг хэвцнийг ороод харчээ. За өөрсдийнх нь зарласан зургнууд нь бол нэлээд гоё зураг байна. За тэрнээс гадна энэ өрөөнд бас нэг анхаарах юм нь цонхгүй юм байна. За тэрнээс гадна 20 м2 дөрөв юм байна. За би бичлэг дээр бол ер нь дахин хэлдэг 15 м2-аас дээш явах хэрэгтэй. 20 м2 гэдэг бол хангалттай том гэсэн үг. Чиндама одоо ингээд газар дэлгэхэд бол бид хангалттай зай байгаа гэсэн үг. За тэгэхээр зайны хувьд бол болж байна. За тэгтээ бол цонхгүй гэдэг нь бид нэр бас анзаарч авах хэрэгтэй. За тэгээд тусдаа нойлын өрөөтэй өдөр болгон цэвэрлэгээ бол ордгоо гэсэн байна. За ер нь бол үнийн хувьд бол хоногийн 100 мянган төгрөгийн буудлыг цонхгүй гэдэг нь бол надад бол жоохон тиймхэн санагдлаа. За өрөөний хэмжээний хувьд бол окей. За эндээс бид нэр ялангуяа Вьетнамд аялж байгаа үед заавал энэ очиж үзсэн хүмүүсийн сэтгэлдлийг уншиж за түүнээс гадна энэ сэтгэл дээр оруулсан зургнуудыг харах хэрэгтэй. Яагаад гэвэл Вьетнам улс бол өөрөө энэ одоо буудлын юм хостелийн энэ одоо бизнес нь бол нэлээд алдартай зурагнаас шал өөр байсан гэдэг комментэд бол маш их байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар заавал зургийг нь бол ийшээ орж харж явах хэрэгтэй шүү. Захиалах хийхээс өмнө.
За энэ орсон хүн бол яг өөрийнхөө бүх зургийг бол аваад авсан байна. Гаднаасаа бол Гилсэн хотел гэдэг бол нэртэй хотел юм байна. За ер нь бол харахад бол цэвэрхэн ор бол нэлийн дайжгүй тухтай харагдаж байна. За ер нь бол дайжгүй тийм буудал бол байсан юм байна. За ер нь бол айгүй гоё бол байсан гэж. За түүнээс гадна маш ойрхон тийм одоо стратегийн хувьд бол тэгээ байрлалын хувьд бол маш тийм гоё газар байсан гинэ. Ер нь бол ингээл 10 минут алхаал ингээл энэ тэнд байгаа одоо нэг үзүр үргэлжлэлгүй очиод идэг. За энд бол нэг 30 минут юм уу 10 минут ингээл таксиддаг ч юм уу ингээд юуцсан үзүр үргэлжлэх бол маш ойрхон байсан гэдэг одоо юу бол хийсэн байна. Мэдээлэл бол энд бичиж өгсөн байна. За тэгэхээр ер нь бол байрлалын хувьд бол бид нар бол зөвийг бол сонгох зөвж байна гэсэн. За дахиад энд хоёр тусдаа ортой өрөөний зураг бол байна. За энэ бол ядаж 0-ийн өрөөнд бол цонхтой юм шиг байна. За тэгээд бас цэвэрхэн ор энтер бол нэлээд боломжийн болнод санагдлаа. За энэ буудал бол ер нь бол надад бол цонхохгүй ч гэсэн маш боломжийн санагдлаа. За энэ буудлыг хэдүүлээ хадгалаад аваад үлдчихье. Дараагийн буудлыг орцгоё. За дараагийн буудлал бол Hanoi Old Town Hotel гэдэг нэртэй буудал бол байна. За үнийн хувьд бол 103 мянган төгрөгийн үнэтэй нэг шөнийн. За буудлаас оруулсан зургийг нь бол харъя. За буудлаас оруулсан зургийг харахад дам пилта юм байна. Шал нь бол за өмнөх буудал маань бол ядаж паркет байгаа гэсэн. За энэ одоо дам пилта болчих. За би өөрөө их хөл нөхцөл яваад байдаг болохоор пилтатай буудал бол нэг сонирхох одоо сонгож бол ер нь нэг захиалаад байдгүй. За юудсан бас л ер нь цонхгүй гэж юм. За яг энд бол цонх харагдаж байна. Гэхдээ энэ цонхоор юу ч харагдахгүй шинжтэй л бол харагдчихлаа байна. Ер нь бол цонхгүй өрөөнүүд байгаа. За 22 м квадрат. За өмнөхөөс бол арай жоохон том юм байна. За ялгаагүй тусдаа ариун цэврийн өрөөтэй бол байх нэ. За эндээс бид нэр дахиад яг жинхэнэ юуг нь бол харах хэрэгтэй. За энэ дээр үзүүлэлт бас юм нэлийн чухал байдаг шүү. Энэ бол хэр цэвэрхэн байсан. Тэгээ 10-8.8 тажгүй үнэлгээтэй. Байршлын хувьд 10-8.8 нэлийн бас тажгүй байршилтай гэсэн үг. За энэ хэсэг бол нөгөө нэг одоо буйдан тий одоо ер нь дагалдах бүх хэрэгслүүд гэсэн үг. Ер нь хэр хангалттай байсан би одоо альчуур шүтний сайз гэл тэднэр бол бас нэлийн тажгүй байсан гэж юм. За үйлчлэгээ бол бас нэлийн тажгүй үйлчлэгээтэй байсан гэж. За энд гэхдээ ер нь бол ямар ч зураг бол байхгүй юм байна. Тэгээд 19 хүн бол юу бичсэн байна? Сэтгэл бичсэн байна. За өмнөх буудал дээр маань бол харьцангуй олон хүн сэтгэл бол бичсэн байсан 216. За тэгэхээр энэ 19 хүн сэтгэл бичсэн гэдэг чинь ажилчид нь өөрсдөө ч бичсэн байж юм бол магадгүй өсөг түүнээс гадна ямар ч одоо тийм зураг оруулаг байна. Тэр бол нэлээд асуудалтай бол надад санагдаж байна. Бодит байдлын нэг эндээс харах бол боломжгүй байна. Тэгэхээр ийм тохиолдолд бол би хувьдаа бол ийм буудлыг бол захиалдаггүй. За тэгэхээр энэ бол хасагдлаа гэсэн үг. За дараагийн буудал Millennium Hanoi Hotel гэдэг нэртэй буудал байна. Нэг хоногийн 87,897 төгрөгийн өнөөдрийн байдлаар бас ямдарсан 3 удаа буудал байна. За дахиад 6 сонирхолтой. За юуцсан паркетны шалтгаан бол болоод ирлээ. За яг буудлаас нь харуулж байгаа зураг бол ер нь бас өмнөх буудлаас маань нэг дотоод ахаргүй их дайжгүй буудал бол байна. Бас цонхгүй. За 20 м квадраттай яг өмнөх буудалтай яг адилхан. Гэхдээ үнийн хувьд бол арай хямдхан байгаад байгаа гэсэн үг. За хэдүүлээ эндээс 158 хүн сэтгэл бол битсэн гэж. За энэ дундаас бид нэр хангалттай зураг бол олоод харчих гэсэн үг. За энэ нь бол хоёр ортой ийм өрөө нь бол орон нэлийн нарийнхан л юм байна. Яг гоо зарим хүмүүс л унтахад асуудалгүй. Миний хувьд бол ийм нарийнхан орон дээр бол сарай унтчих чадахгүй л дээ. Тэгэхээр ийм том ортой өрөө нь зүгээр гэсэн үг. За ингээд дахиад доошоо гүйлгүүл өөр авсан зураг байна. За одоо ингээд яг асуудууд эндээс хэлдэг байхгүй. За нойлын өрөө нь бол нэлийн бохор бол байсан байна. Энд ингээд харах юм бол мөнгө зөрж жишээ байна тий. За ийм байсан байна. За тэгтээ яах вэ? Үнийн хувьд бол 87 мянга гэдэг бол яг миний хувьд бол одоо болтлын маань бол боломжийн санагч нь яг баг зэрэг заван байсан. Тэгтээ яг окей. За энэ буудлыг үзүүлдэж. За дараагийн буудал. The Lecture in Central Hotel and Travel Hanoi гэдэг нэртэй буудал байна. 81,351 төгрөгийн үнэтэй буудал байсан байна. За
За зочд буудлага нь өөрсдөө нь оруулсан зургийг бол харуулъя. За энэ маань бол буудал гэхээсээ илүү ер нь миний бодлоор буудлууд биш л байна. Ер нь хостелрхгүй юм байна. За тэгтээ өөрсдөө бол буудал гэдэг юм нэг. За нилийн дэжгүй харагдаж байна. Зургнаасаа бол хоёр тусдаа өрөө мөрөөтэй, галзуух 32 м2 супер том юм байна. За энэ бол нилийн таалагдаад ирлээ шүү. За хүмүүсийн сэтгэлийг харъя. За цэвэрхний хувьд бол нилийн дэжгүй цэвэрхэн байсан гэж энэ сервис дэжгүй байсан. Үйлчлэг бол нилийн дэжгүй. За мэдээж бид нар бол дандаа нэг локейшн харж байгаад буудуудаа сонгоод авсан учраас одоо байшлийн хувьд бол ер нь нилийн дэжгүй байна гэсэн дандаа үнэлгээг бол авсан байна. За түүнээс гадна дагалдах хэрэгсэл бас нилийн сайн байсан байна. 8.9. За эндээс зургнууд үзье гэсэн боловч даанч 3 ревьюстэй юм байна л да. Тэгэхээр бид нэр зургнууд л үзэж чадахгүй болчлоо. За эндээс ер нь бичсэн юмнуудыг уншихад бол за хэрэглэгдэх хүн буюу одоо нэг аяг шаазан дараараа гэх юмнууд бол сайн байсан гэж эмэгтэй одоо үүдний хөвлийн авахч нь бол нэлээд тийм тус болсон. За аюулгүй байдал болон ер нь бусад одоо ойр зуурын бас хэрэглээний юмнууд бол маш гоё байсан гэж байна. За локейшны хувьд бол бас нэлээд дайжгүй. Тэгтээ Old Quarter гэдэг энэ Ханоид нэг очиж үздэг газар байдаг. За тэр газараас бол тэгтээ нэлээд хол байсан гэж. За ингээд юмнууд ер нь бол битсэн байна. Энд бол юудсан өрөөнд бол тэгсэн юм асуудалтай байсан гэж бол үлдээгээгүй байна. За тэгтэл яг бид нэр өөрсдөө харах зураггүй болчлоо л доо. Тэгэхээр миний бодлоор би байсан бол яг тухайн үед ямар сэтгэл хөдлөлтэй ямар байгаасаа шалтгаалаад сонгох юм байна. Бас одоо явж байгаа одоо найз охин маань ч юм уу хин нэг надад бас тэгээ ингээ гэж хэлж бол шийдвэр гаргах юм байна. За үгүй бол хамгийн сейф хөлбөр бол хамгийн ихний аюулгүй хөлбөр бол Гилсэн Ханай хотел гэдэг энэ буудлал бол ер нь хамгийн аюулгүй тийм сонголт бол байгаад байна гэсэн. Үнний хувьд бол боломжийн өөрчлөсөн хүмүүсийн одоо сэтгэл бол дайжгүй. Бид нар дэс ингээ зургууд нь харахад бол бас тийм асуудалтай бол юмнууд бол байгаагүй. Тэгэхээр би үзсэн хамгийн аюулгүй сонголт гэдэг утгаараа энэ Гилсэн Ханаыг бол яг өнөөдрийн байдлаар хэрвээ би Вьетнамаас явсан бол сонгох байсан байна. За эндээс бас ингээ буудлахын ерөнхий зургийг харах юм юусэн террастай юм шиг байна. За тэгээ үүдний хэсэг нь бол яг ийм хэвээр байсан. Ер нь бол нэлээ гоё үүдний хэсэгтэй байсан. За мэдээж өглөөний цай хэрвээ та сонголтоор авах юм бол ийш нэгээд орж гарч болох нэ. За тэгээд энэ удаагийн бичлэг бол дуусж байна. За тэгээд дараагийнхаа бичлэгийн төлөө уулзцгаая. За bye guys, subscribe болон like дараарай. Хэрвээ олон үзэлт маань ихсээд лайктай, subscribe нь ч гэсэн ихсчих юм бол хэдүүлийн Trivzic.com booking гэсэн юмнээс нөгөө нэг одоо юу авах боломжтой болдог. Хөнгөлтийн код авах боломжтой болдог. Ингээд би үзэгчтэй ингээд танахыг сурчилж байгаамаа. Тэгээд танахаас юм хөнгөлтийн код өгөөч. Би ингээд үзэгч нартаа бас ингээд танахыг ашиглуулахын тулд ийм хөнгөлтийн код хэрвээ өгөх юм бол танахыг ашигланаа ч юм уу тиймэрхүү дийл хийгээд бас ингээд бие биендээ хинэндээ ашигтай юм үйлдэл хийх боломжтой болдгоо шүү. За тэгэхээр guys like болон subscribe дараарай. За bye guys, дараагийн хэмжлэгээр уулзцгаая.